Уксус наяа кислота гэсэн шошготой орос цуу буюу 70% хүчил нь хүний бие организмыг хоромхон төдий төлөх үхлийн тун юм. Олон жилийн турш монголчууд бидний хэрэглэж байгаа орос цууг Оросын холбооны улсад бүр 1986 онд хүнсэнд хэрэглэхийг хориглосон байна. Харин манай улсад 2012 онд хүнс хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Монгол улсад уг цууны хүчлийг оруулах худалдаалахыг хориглосон тушаал гарсан ч өнөөдрийг хүртэл зоогийн газруудад байцааны салаат болон бусад зуушинд хэрэгэлсээр байгаа төдийгүй хүнсний дэлгүүр захуудад чөлөөтэй худалдааж байгаа тул бараг айлбарт байдаг гэж хэлж болно. Намар ногоогоо дарчлах, баярын өдрүүдэд салаат хийхэд хэрэглэх гэж иргэд ихэвчлэн худалдан авдаг байна. Шилтэй орос цуг баг багаар нь таслан авч шингэрүүлж хүнсэндээ хэрэгэлдэг тул удаан хугацаанд гэртээ хадгалдагаас хүүхдүүд санамсаргүйгээр томчууд амиа хорлох зорилгоор уксусыг ууж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилдээ дунджаар 20-с 25 бага насны хүүхэд, хордлогын үндэсний төвд 40-с 50 орчим наснд хүрэхчид орос цууны хүчил түлэгдэн ирж 40 орчим хувь нь мисасалд ордог байна. Бидний мэдэх уксус хэмээх хүчил нь 20-с 30 минутын хугацаанд арьс салс эд эрхтэн бүрэн төлж өгчүүлдэг. Иймээс хэл гайлаар уксусыг нэвтрүүлэхгүй байх. Ялангуяа иргэд хүнсэндээ орос цуг огт хэрэглэхгүй байхыг нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас анхааруулсан байна.